дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна. Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Мөнх хоёр ажиллаж байна. Багш нар 10 дугаар сарын 16-наас ажил хайна. Мөр хулгайлсан этгээдүүд зохиох ял шийдвэрлээ аваагүй л байна. Бороодод халах голын талаар комикс хэвлэжээ. Орос улбаны улсад хэрхэн үнэгүй болсоор эзэмших вэ? Монголчуудад Бороодоос нэвтрүүлгийн шинэ дугаарыг Ice Global сувгаар үзээрэй. Багш нар үндсэн цалингаа 3 сая 500 төгрөг болохыг шаардаж ажил хайхаа мэдэгдсэн. Харин боловсролын сайд багш нар ажил хайвал хууль бус үйл болно гэж хэлсэн. Тэгвэл Ice Global телевизийн сурчлах баг энэ асуудлын талаар Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон зарим сургуулийн багш нарын төлөөлөлөөс асууж тодрууллаа. Ажил хаялтыг ер нь дэмжиж байгаа. Тэ юу гэхээ сандарсан. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн 9-р сарын 25-нд мэдээлэл хийж багшийн цалинг 3 сая 500 төгрөг хүрэхгүй бол ажил хайна гэдгийг мэдгдсэн. Мөн тус холбооноос өнгөрсөн 7 хоногт Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан бөгөөд тодорхой үр дүн хүрээгүй. Ийм 10-р сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар улс орон даяар ажил хаялт зарлах гэж байна. Жагсаалт цуглаан хийсэн. За ингээд олон нийт буюу хэвлэл мэдээлэл хүргээд ингээд зууч томжилсан хөдөлмөрийн хуулиараа ингээд зуучийн шийдвэр маань 10 сарын 8-нд дуусаад 10 сарын 9-өөс боловсролын яамд ажил хаях мэдээлэл өгсөн. Ингээд энэ ажил хаялтын маань хөдөлмөрийн хуулиараа ажлын 5-7 хоног мэдэгдэх ёстой гэдгээрээ энэ асуудал маань үргэлжлээд одоо энэ 16-наас улс орон даяар боловсролын салбарт ажил хаялт эхэлж байна. Уг ажил хаялтад ерөнхий боловсролын сургуулиас гадна цэцэрлэгийн багш нар оролцохоо мэдэгдэжээ. Хэрвээ асуудал шийдэхгүй дамжирвал ихтэй сургуулийн багш нар ч оролцоно гэж мэдэгдлээ. Маргааш болох энэхүү ажил хаялтал нийслэлийн хэмжээнд 78 сургууль 160 гаруй цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Би ойлгохдоо багш нарын ажил хаялт бол багш нарын цалин хүрэлцэхгүй байна. Тийм учраас цалин нэмүүлэх ёстой. 6 сарын 2026 оны 1 сарын 1-ээс багш нарын цалин $1000 буюу 3 сая 500 мянган төгрөг хүрэх ёстой гэсэн юм шаардлага тавьж багш нар жагсаж байгаа гэж ойлгож байгаа. Яг үнэндээ дөнгөж одоо ажиллаж эхэлж байгаа залуу багш гэхэд ямар ч нэмэгдэл байхгүй. Ердөө үндсэн цалингаа буюу сая 480 мянга аван тэгээд тэрнээсээ нөгөө янз бүрийн татвар шимтгэлээ аваад гар дээрээ нэг 900 сая төгрөгийн цалин авч байгаа байхгүй юу? Харин боловсролын сайд Наранбаяр үйлдвэрчний эвлэлээс багш нарын цалин шууд 3 сая 500 төгрөг болохыг шаардаж энэ сарын 16-наас ажил хайна гэж мэдэгдсэн явдал харамсалж байгаа илэрхийлжээ. Тэрээр энэ асуудлаар бай суурай хэлэхдээ багш нарын цалинг үе шаттайгаар нэмж 3 жилийн дараа үндсэн цалин 3 сая 500 төгрөг хүрэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Энэ төсөвдөр мөнгө тусахгүй энэ 2026 1 сарын 1-ээс цалиус нэмэгдэхгүй 50% одоо ажиллаа өгнө гарнаа ийш тийш явна гэсэн юм залуучууд маш их байгаа тоххой. Жанчивдорж Батторж Евгений Павлов Энхолт Мөнх хоёр Ice Global. Эрхэм үзэгчдээ та бүхэнд цоо хормын мэдээг хүргэж өгье. Засгийн газар дэвчиж болох зарлуудыг танаж багш нарын цалинг 15-аас 20%, эмч нарын цалинг 10-аас 15, тэтгэврийг 8%-аар тус нэмэх зарчмын шийдвэр төрчээ. Үүнийг бодит ажил болгохын тулд төсвийг хэмнэхийн зэрэгцээ байгалийн баялагын менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын талд мөнгийг ил болгон хулгай луурд тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ аавна гэж ерөнхий сайд Зандан Шатар мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэрээ Манийн бүлгийн хуралд танилцуулж, төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа улсын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баян бүрдгийн тойрогт байрлах багнад хөшөө буюу дүүргийн бэлэгдэл бүхий хөшөө өнөө өглөөний 5 цагийн орчимд шатсан байна. Галыг Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид унтраажээ. Галын шалтгааныг тодорхойлох ажил үргэлжилж байна. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв галлалгааны улирал эхэлснээс хойш дэлгэцээр 15 мянга орчим дуудлага хүлээн авч 31 мянган хүний амь насыг эрсдгээс урьдчилан сэргийлжээ. Өнөөдрийн байдлаар 122 мянган айлд угаарын хим мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг 24 цагаар хянаж угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдсон анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг байна. Угаарын хийн төвшин өндөрсөн тохиол мэдээлэл одоо тухайн төхөөрөмжөөс тухайн өрхөөс ирсэн тохиолдолд манай дээр бүртгэлтэй байгаа утасны дугаар руу манайхаас операторууд маань цаг алдахгүй
холбогддог. Одоо тий Батих ч юм уу тэднийх одоо угаарын хийн төхөөрөмж нь өндөрсөд байдаг, одоо угаарын хийн өсөд байдаг. Эндээс холбогдож чадахгүй тохиолдолд тэрийг хариуцсан манай одоо хяналтын ажилтан, гэрэл хяналтын ажилтантай холбогдоод яралтай арга хэмжээ авч тэр айлыг шалгуулдаг. Тус төв 574 ажилтнтайгаас гадна 7 дөрөвт 500 гэрээт ажилтан ажиллаж байна. Сүүлийн 3 жилд манай улсад томоогийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-аас 2 дахин нэмэгдэжээ. Тандалт судалгаагаар жилд дунджаар 630-аас 700 мянган хүн өвчилж, 45-аас 47 мянган эмнэлэг твтэн эмчлүүлж, 40-аас 50 хүн амнасаа алддаг байна. Томоо нь тэгээс 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 2 дугаарт, 1-ээс 4 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 1-р ордог. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20%-ийг эзэлж байна. Иймд томоогийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдлээс сэргийлэх аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Тээврийн хэрэгсэл худалдан авахар мөнгө шилжүүлсэн хэмээн бусдыг залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Тодорхойлбол 31 настай энэ гих эмэгтэй Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гих хурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилжээ. Хэргийг хаан улд дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлцэст шалгаж байна. Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаадараа бүртгэгдэж байгаа тул шилжүүлсэн гих үгэнд бус өөрийн дансаа шалгаж залилуулахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Манай бүжгийн шүжгийн одууд уг урлагийн гайхамшигыг брэдинг үзэгчдэд тун удахгүй танилцуулах гэж байна. Тэд алдарт Кармен болоод Зосон гоо ба 7 одоо бүжгийн жүжигийг эх сарын 17-18-ны өдрүүдэд тоглоно гэх зар хэдийн гараад байна. Тодорхойлбол томчуудад Карменыг санал болгож байгаа бол Зосон гоо ба 7 одоог хүүхэд багчуудад зориулжээ. Сонирхуулахад эдгээр балетийг Брэдийн дөөр бүжгийн театр хараахан дэглээгүй юм байна. Тиймээс Наматик балетийнхан Брэдийн тайзнаа тавиагүй жүжигийг сонгон авчээ. Морд Харваны дэлхийн аваргад оролцох гэж байсан 18 морийг хулгайлж, бойны газар төхөөрсөн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Тэгвэл Ice Global телевизийн сурчлах баг тэдгээр мордны эзэд Монголын үндэсний Морд Харваны үүсгэн байгуулагч Болдваалтартай уулзаж зарим зүйлсийг тодрууллаа. Болдваалтар сүүлийн 9 жил захын гэр болоос хулгай дайрын хийдэг, худал ярьдаг, архитаар суудаг, өсвөр насны хүүхдүүдийг олноор нь олж Морд Харванаас болгосон байдаг. Тэрээр энэхүү санаагаа үндэсний өв соёлоор дамжуулан тэдгээр хүүхдүүдийг харанхуй амьдралаас нь салгаж сайн хүн болгоно гэж мөрөөдөж явжээ. Гэвч түүний шавнар итгэл эвдэн багшаага мордыг хулгайлж уг гэмтэрхийг үлдсэн байна. За бид одоо хулгайд мордоо алдсан үйл явдал мэдээж тийм ээ, Монгол хүний тэрцэм одоо морин тартай монголчуудын өөрөө морио эдэлж сургадаг одоо ийм сургагч багш хүний хувьд бол одоо санаанд багтахгүй, сэтгэлд бол бүр ингээд одоо үнэхээр одоо багтахын аргагүй тийм одоо ууй гашуутай тийм харамсалтай өдөр байсан л та. Монголын үндэсний Морд Харваны холбоог Болдваалтар энх мөнх нар удирдах зөвлөлийн 5 гишүүний хамтаар 2017 он үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь Монголын Морд Харван намнаа болон уламжлалт Харваны өв соёл, арга барил, техник уламжлалыг сэргээн хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Ер нь бол мэдээж Монгол улсд бол одоо айл болгон л одоо өөрийн гэсэн унах морьтой тийм ээ, Монгол хүн болгон өөрийн гэсэн сайхан унган адуутай байдаг. Тэгэхээр Монголд ер нь бол одоо морь малаа алдаагүй, адууга хулгайд алдаагүй Монгол хүн бол ер нь байдгүй. Малын хулгай гэдэг зүйл бол одоо их дээр үеэсээ ингэж одоо баг монголчуудад баг уламжлалтад ирсэн хэлбэрийн тийм нэг үйл ажиллагаа бол байгаад идэг. Болдваалтарын хувьд Монгол улсад мартагдж гээгдсэн хэд хэдэн өв соёлыг сэргээн хөгжүүлжээ. Тэдгээрийн дотор шуулах буюу шонхор арцах шуугаар ан гөрөө хийх мөн сэр зөх наадгыг сэргээн хөгжүүлсэн байна. За тэгэхээр бидний мартагдсан өв соёлоороо дамжиж эргэж одоо монголчууд тийм ээ одоо юу гэдэг улс төр геополитикийн төвшөнд бид нар нэгдэж чаддгүй маа гэх тийм ээ, урлаг соёл, өв соёлынхаа хүрээнд уламжлалынхаа төвшөнд нэгддэг, нийлдэг, бие биенийгээ хүндэлдэг, хайрладаг, ойлгодог байгаасаа гэж би хүсэж явдیں۔ Жанчуудаарч Баттарч Евгений Павлов, Ice Global. Халын гол дүрлцэн тал зөвлөлт Монголын цэргүүдийн милитарист Японыг бут зогсон ялтын дурсгалыг Бурядад комикс хэлбэрээр мөнхөллөө. Ерөнхийдөө комиксыг олонх 100 цэнгэлийн уран зохиол гэж ойлгодог. Гэвч Оросын цэргийн шинжээч 1 сая 300 мянган дагагчтай Рибар Telegram сувгад нийтлэл бичдэг. Михаил Зэвүнчиг энэ хэвшмэл ойлголтыг эвдэхээр шийджээ. Бурядын бүгд найрамдах улсын засгийн газар болон бүгд найрамдах улсын тэргүүний дэмжлэгтэйгээр тэрээр халахын гол дүрлцэн тал хэмээх график романыг бүтээсэн бөгөөд уг бүтээлийн зөвлөлт Монголын цэргийн хамтын ялалтад зориулагдсан юм байна.
Өнөөдөр барууных нь түүхийг байнга өөрчилж бичих гэж оролдож байна. Тухайлбал тэд халах голдох ялал зөвлөлт холбоот улсын гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэж ах дүүгийн зөвлөлтийн тусламжийг бүр мөсөн туслах хандлагатай байна. Харин бидний зорилго бол ийм гажуудал гаргуулахгүй байх явдал байлаа. Хэвлэлийн нэг хэсгийг аль хэдийн монгол хэлний орчуулна Улаанбаатар хотын сургууль номын санд хүлээлгээ өгсөн байна. Михаил Зэвэнчгийн хэлснээр анхны монгол уншигчид энэхүү график туужийг ихээхэн сонирхож цаашид ийм уран бүтээл илүү олон төрөн гаргасаа гэж хүсжээ. Монгол улсын иргэд улаануудад ямар боловсрол эзэмших боломжтой вэ? Монгол оюутнууд Бурятын нийслэлд хаана амьдарч юуг сурч байна вэ? Орос хэлийг хэрхэн хурдан өнгөө сурах вэ? Марина Латышевын хөтэлдэг монголчуудад Бурятаас нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг Бурятын их дээд сургуулиудад зориуллаа. Өнөөдөр Монголоос манай Улаан уд хотод ирж суралцж байгаа оюутан охинтой та бүхнийгээ танилцуулах болно. Уянга Бурятын улсын их сургуульд 1 жил суралцаад байна. Уянга манай хотын тухай сэтгэлээсээ хуваалцаач. Надад Улаан уд хот маш их таалагдлаа. Нарлаг бөгөөд тайван хот шиг санагдсан. Улаан уд хотод суралцж буй монгол оюутнуудын сэтгэл Оросын боловсролыг хэрхэн үн төлбөргүй авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай пресс хүлээн авна. Монголчуудад Бурятаас нэвтрүүлгийн шинэ дугаарыг бүү алдаарай. Ирэн үзэгчдээ энэ хүрээнд глобал мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэн дааж гаргах хамгийн сайн сайг төгөөсэй. Гадаа эрс хөтөрж байгаа болохоор хувцас тааруулж өмсөөрэй.